Сайн байна уу? Сайн байна. Би иргэний богиолдрын байрлалын инженер мэргэжилтэй 2006 оны 9 сард Монголоос ирсэн. Нааг Батэрдэн огтой адил биш гэдэг. Би иргэний богиолдрын байрлалын инженер мэргэжилтэй 2006 онд шинжлэх ухааны технологийн сургуулийн барилгын инженерийн сургуульд элсэж ороод 2012 оны 1 сард бакалавр зэрэгтээ төгссөн. Миний нах зэгч барилгын инженер мэргэжилтэн байдаг. Тэр ихч маань өөрийнхөө мэргэжлийн одоо сайхан тал одоо давуу тал ашиг тусыг надад ер нь ухуулнаас ихрүүлсэн гэх юм да. Зөвлөд тэгээд би энэ мэргэжлийг сонгосон. Би мэргэжлэрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх бол 2010 онд Каркас зураг компани зургийн техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Өрх гэдэг компанид барилга бүтээцийн зургийн техникчээр ажилласан. Тэгээ 2012 оны 9 сараас 2019 оны 7 сар хүртэл MCS Property компани төслийн инженер, барилга бүтээцийн зурагчлалын инженер, барилга бүтээцийн зурагчлалын ахлах инженер гэдэг ингээд 7 орчим жил ажилласан. За энэ манай байгууллагаас хангамжаар тавьж өгсөн цүнх энэ амар геймер цүнх тавьж өгсөн юм байна даа. Миний хамгийн их ашигладаг зүйл уг нь бол гар утас юм байна команд байгаа. Би энэ гар утсыг ашиглаад өдөр тутмынхаа ажлыг амжуулдаг. Энэ утсаар бол би маглах гэрэл зураг авдаг. Тэгэхдээ би бол timestamp гэж аппликейшнийг ашигладаг. Тэр аппликейшн бол ингээ байршил, огноо, цаг минут одоо ингээ бүхний сайхан гаргаад яг маглах гэрэл зураг авахд хамгийн үр дүнтэй байдаг. За энэ гар утсаар би бас баримт өчгүүдийг сканертчдэг, шууд PDF болгоо явуулцдаг. Мөн гар утсаа ашиглаад Microsoft Teams, Zoom зэрэг аппликейшнуудыг ашиглаад албаны хурлуудад оролцдог. Outlook гэдэг аппликейшнийг ашиглаад мэйлээ шалгаад мэйлэндээ хариу бичдэг. Манай энэ 5 богд групп юуг ашигладаг байхгүй юу? Одоо ERP, Green ERP ашигладаг. Тэгэхээр би энэ аппликейшнуудыг ашиглаад ажилтнуудынхаа цагийн хүсэлт, төлбөрийн хүсэлт батлах, гүйцэтгэлийн үйлгийг нь батлах зэрэг ажлуудаа амжуулдаг. Би бол энэ Power Bank-ыг ашигладаг. 100000 мАh-тай. Тэгээд энэ iPhone-ы оролттой. Надад таалагддаг юм нь болохоор энэ хувийн харуулдаг. Power Bank бол би маш их ашигладаг. За дараа нь би энэ маус. Энэ маусыг бол би зориуд энэ маусыг сонгож хэрэглэж байгаа. Давуу тал нь бол эргономик. Нэг олон жил зураг зурсан. Тэгээд дээрэс нь би бугуугаа ингээ буруу тавьдаг зуршилтай. Тэгэхээр ингээд явандаа энэ мэрэгжлээс шалтгаалсан өвчин гэх юм уу да энэ шүрмс мөрс гэмтжтэй өвчин байдаг тий. Тэр өвчин тусгаас эртлээ сэргийлээд ийм эргономик маус авч хэрэглэж байгаа. Тэгээд ялангуяа энэ манай зураг зуршил дээр ажиллаж байгаа инженерүүдийг би эргономик маус авч хэрэглээч гэж уриалж байна. Ковид гараад ихэнх хурлууд цахимаар хийгдэг болсон. Тэгээд хүмүүс гэрээсээ ажилладаг болсон. За би энэ чихвчийг бол хэрэглэх маш дуртай. Микрофон маш сайн гаралттай. Тэгээд ингээд толгойдоо ингээд зүүхэд маш эвтэйхэн олон цагаар зүүхэд ингээд энэ хавьд өвдөөдч байх эрсдэл байхгүй. Дээрс нь чихэн дээр даралт үүсгэдэг. Энэ нь бол надад маш их таалагддаг. Манай 5 богд группийн дотоод хэрэгцээний дэвтэр гэх юм уу да. Хөнгөн, авсаархан. За энэ дээр бол би одоо ажилд авах ярилцлага, элдв хурал зөвлөгөө, уулзалтууд одоо харилцагч үйлчлүүлэхтэй их хурал дээр маш их тэмдэглэл үлддэг. Тэр утгаараа бол энэ дэвтрийг бол байнга ашигладаг. Манай 5 богд группийн хувьд бол ийм зөвхөн дотоод хэрэгцээндээ зориулсан ийм номнууд эхлэн гаргадаг. За энэ бол одоо 7 дахь ном. За би бол ном уншихдаа бол хайлайтер ашиглах их дуртай. Яг гол хэсгээ дандаа хайлайт хийж ингэж явдаг. Тэгээ ном дээрээ шууд ингээд тэмдэглэл үлдээ явчихдаг. Ингээд жоохон ном мух болгоод уншдаг гэх юм да. Нийгмийн сүлжээнд бол их олон пэйж хуудсууд байна л да. Бас группүүд байна. Би тэгтээ бол ерөнхийдөө нэг жоохон уламжлалт гэх юм да. Барилга цэгийн яг сэтгүүлийн эхнээс нь ингээд дуустал нь уншчихыг хүсчдэг сар болгоныхаа дугаарыг. За манай энэ ерөн барилга дэд бүтцийн салбарын хувьд ажил мэргэжлийн давуу тал гэвэл нүдэнд харагдаж гарт баригддаг бүтээн байгуулалт гэдэг шүү дээ. Ингээ нүдэн дээр босоод ирдэг. Тэгээд энэ нь өөрөө иргэдийн дотор нь байгаа хүмүүсийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлдэг тийм.
Гэхдээ нөгөө талаасаа сул тал нь юу гэхээр хүмүүсийн ая тухтай амьдрах юм сайхан орчныг бүрдүүлэхэд хийж байгаа бүтээн байгуулалтын ажил маань эргэн тойрон орчиндөө ингээд дуу чимээ үүсгэх гэдэг юм. Шөнийн цагаар бетон цутгалд авах хэрэг гардаг. Зарим тохиолдолд иргэдийн нөгөө орчны аюулгүй байдал алдагдах ч юм уу ийм зүйлс үүсч таардаг. Тэгээ энэ нь өөрөө нөгөө нийгэмдээ буруу мессеж өгчгөөд энэ ажлыг хийгээд байгаа хүмүүс л одоо болохгүй бүтгүй юм хийгээд байгаа юм шиг ийм ойлголт өгчих гээд байдаг. Тий. Энэ нь жоохон сул талт гэж хардаг. Дашчам цагшин бичсэн барилга архитектурын мэргэжлийн удирдгал гэдэг ном байгаа. Тэр номыг аваад хараад уншаад одоо мэргэжлийнхаа мэдлэг ойлголт ер нь ямар салбар руу хөл тавих гэдэг юм бэ гэдгийг мэдээлэл авчаасаа гэж хүсэж байна. За дээрэс нь нэмээд энэ салбарт яаж ажиллаад байгаа, энэ салбарт ямар асуудал тулгамдаад байгаа, энэ салбарт юуг хэрхэн шийдээд байгаа гэдэг одоо барилга цэгмийн сэтгүүлийн сүүлийн 3 сарын дугаарыг аваад уншичаасаа, харчаасаа гэж зөвлөе. Ийм сайхан контент бэлдээд одоо гаргаж байгаа барилга цэгмийн хамт олондоо баярлалаа. Намайг энэ хүү контентэнд зочноор ирсэнд баярлалаа. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсье.